Мөрөндөө тасаалчаад мөнч буянтай хүн шүү дээ. Буруу юм сугалж л нэг хүүхдүүдэд загнуулав. Хайр дурлал гэж байгаа да айгуу. Хайр сэтгэл гэсэн сэтгэл. За одоо ингээд их хайр дурлж байгаагаараа өөрөө л эхэлнэ. Батарч хайр дурлал гэж их ярих дуртай юм. Би бол салгаж ярих дуртай. Учир нь дурлал гэдэг үгийн язгуур нь дур гэсэн үг байгаа. Дур болвоос нүдээр хараад тэгээд доод твэрүү уруудаад явчихдаг байгаа. Хайр бол нүдээр хараад тэгээд дараа нь зүрх тарих гурвын орчилд багтдаг. Хорвоо хайрын дээр тогтдог. Одоо ч би хорвоог хайрласаар яваа. Ийм учраас хань өвгөн нөхрөн аргацсан заяалын үр гэдэг шүлэг уншсагай. 60 насны чинь босхон дээр танд би жаалхан хүү төрүүлж өгөн тэврүүлж өгөн. Жанжи хүүний хараад та жаргал биш зовлон гэж шүүрсалдна. Цаа цариггүй хүчтэн энэ орчлонд цаг хугацаа байдаг хойндоо захилгаан гялбаа мэд 25 жил цагаан зэр шиг захилан өнгөрнө. Нэг л мэдхэд та 85 хүрчгээд ничгэр их найр хөгжөөн нутаг цуглана. Нэрээр чинь оголсон сайхан хүү нар шиг охин дагуулж ирнэ, бэр дагуулж ирнэ. Өөрийн чинь 25 нас яг л дүрээрээ өмнө чинь нэмсэглэн зогсоог та харна итгэж ядна. 60 насны дээр чинь гарсан хүүгэн таунсан хүүчин таныг үнсэн. Жаргал биш зовлон гэж шүүр салтсандан гимшин бирэнч бас үнсэн. Уй малтарсан дүүмэл настайч үнэн заяалын ханчин би шүү, зөвхөн би шүү. Өөдөн зөвхтэй отхон хүүчин зовлонгийн үр биш, жаргалын үр шүү, заяаны үр шүү. Яруу найрагч уян хандан нэг л сайхан өдөр тэнгэрийн од шүүрч нэхмэл цагаанлын хаашиг алган дээр чин тавина. Нэлгэрлийн хүрээлэнд бидэн хоёроор шивч нэрмэл нүдний минь галайг номхотгож үл чадна. Нэрэн тийм өдөр бидэн хоёр тэрнэ. Он жил нэг л сэрэхэд нарыг хитэн тэтарч огторгүй мэд чин өнгийн авч хүүлэн цэн товрууд намраар сүдрэн зөөж буцсан цэхөвсний толгой шүүдрэн даажадна. Цэнгэл дундуур бас зовлон бидэнд учирна. Шавгар майхны хормойг талын салхи алгадаж шонгийн шаасан шиг лаг хагцах шиг унтран туулай шиг хэрсэн бие чинь цээжиндээ нааж тэвэрхэд туулын эхэн шиг ариухан намраа хурган бүрдэн тун чихимийг бидэн хоёр үзнэ. Гар сэтгэл хоёроос хэдэн хүүхдэд хөдөлж ганцарсан сэтгэлээ хаяа сархтын агаар дагна галзуу догшин загнаагүйч чамд тэрэмгүй гал хоолоор дутаагүйч чагнад суухдайгүй ганцны багшиг амьдралд бидэн хоёр тэснэ. Ус чинийн турш үзэг цааснаа шатарлаж утаамайн дунд толгойн дих завгүй орлоггүй зочин эрх шиг үүргэнэт сайн урд чинийн шүлгээ чамдаалгүй уншин угта шүлэг гэдэг чинь бид хоёр л шүү дээ.
Яруу найрагч, ганцарагч. Ханилсан ганцтай минь гэдэг шүлэг хэлье. Өвгөн болтлон чамдаан дурлсан минь үнэнч. Өнгөнгийн зэцгийг ялгаж би чаднаа. Өргөсөнд хатгуулж үйлэн эцс үтсэн гэвэл хотлаа. Өөрөөс чинь илүү намайг өвдгсөн нүгэ. Үнэн сэтгэлэн гутаалаа гэж зэмлвэл зэмлээ. Өргөн энэ хорвоогоос би өөр ихнэр аваагүй. Үзэгсэлэн залуу явахт чинь дурлснаа би нуухгүй. Өөдгөө үгүй чинь өргөсийг даанч даасангүй. Өвдөгтөө би бусдыг тэрвэрч явдаг байлаа. Үнэр ялдан засагсхийн дунд ухаан алддаг байлаа. Хайрлуулж, дурлуулж байгаагаа би мэддэггүй байлаа. Хагцаж, зовж байгаагаа л мэдэрдэг байлаа. Сайхан зэцгсийн өнгөнөр бүгд хоромч. Санаан төрсөн гэвэл ганцхан чимэн. Ингэж хэлснээрээ би бас худалч. Илэн таалахаас ширтэн гуниглах нь арай өмнөчээ. Амьдрал туштай солиагүй ганцхан хантайч алаг зэцгсийн дунд алмаарих би дуртай. Атгаж аваад дастаа таягахгүйгээс хойш ариун тунсаг зэцгс надад юун буруутай. Өргөстэй бол өргөстэй л байна биз. Өнгөн дурлдаг хорвоог мэдэхгүй юм биш. Харин ганцхан эргэлзэх зүйл гэвэл ханилсан ганцт минь над шиг дурлсан хүн байна уу юу? Яруу найрагч очирхүү. Бүр мартахгүй юм гэж байдаг. Ийм шүлэг гэлье. Тэр жилийн наадмаар хэдэн насны морунс нааж мартаж тэмгүүч гэж нааддаг ангийн хөвд хэн байснаач мартаж бүх юм мартагддаг. Бүр мартахгүй юм гэж бас байдаг. Би чинийхэн бичгэн хэвэнд хүртэл дуртай байсан. Би чинийхэн битүүхэн хардаж шаналхад дуртай байсан. Би чинийхэн хардарж сэргэд хүртэл дуртай байсан. Би чинийхэн хацар хонгойд инээхэд дуртай байсан. Би чинийхэн уйлахад хүртэл дуртай байсан. Битгий намайг магтаарай гэж хэлдэгчл харин дургүй байсан. Яруу найрагч Дулмаа. Даалдаг хүнийгийн орон зай. Цэцэг бүхний тэргүүнийг нарны амьсгаа шүргэж цэнгэг нуурын толион дээр ямхаа годомлон дэлгэрч цэнгүүн зуны үүлнээс шиврээ тусал намирсан цэнгэл жаргалтай хорвоод чиний зай үгийлэгднэ. Далан гөө дамнан эрмэг хөлгөөр давхад далай тэнгис шиг зэрэглээ. Цэнхэр хүшгээр униартан басан сэтгэлийн нэрвэхэ чэжин дундуур бүжиж даалдаг хүнийгийн орон зай чамайг л үгийлэн гансарна. Яа даалдаг хүнийгийн орон зай гэдэг асгарах нөлөөс амин хайр аль нэг нь багтаадаг юм шүү хүмүүсээ. Яруу найрагч Холон. Нууц амрагуудад захих үг. Анхнаасаа чиний биш хүний амраг айлгахыг л мэднэ, аргадахыг үл мэднэ. Алтан бэлзэгний шигтгээ шиг анхилхан сувд нулимсан аваал гэргийнхэн айсан дээлийн ингэр рүү асгаруулад байрчиг хайхрахгүй аяанда холдноо. 15-ны сар минь мөнгөн хундах шиг мэлтэлцэхэд аашиж төндөг ардын дууга аяланхан гуйгаадч
нэмэргүй. Угаасан чинийх биш хүний амраг өөрлөхийг л мэднэ, уучлахыг эс мэднэ. Үлийн хайч шиг өрн аш дэлгэж, зүйлийн торго шиг намраад байвчиг, зүс буруутай харин адуу шиг өөрийн нутгаадан сэрвэлзэж гонноо. Сэрэм алтан гургалтай шиг зүрхэн сэтгэлийн дураар нисгэж болохгүй. Эхнэртэй харчуул нууц амрагаар гойдог энгэрийн зүйлч шиг хуучраад хаягдаж мэднэ. Хэдийнээсээ чиний биш хүний амрагт халуун хайр биш нядон уг захин. Хэдийнээсээ чиний биш хүний амрагийн өвөр дээр хээр нэг эрхлэн инээд алд суухтан өөрийн янгийн царайг санаж бай. Яруу найрагч бэлэг сайхан. Та бид чинь дэндүү ирэх өссөн улсаа. Буурлуудаа бид нар дэндүү эрхэлж өссөн юм. Бороотой тэнгэрийн солонгыг барина гэж эрхэлсэн юм. Шороотой шуургатай цагт гарна гэж эрхэлсэн юм. Бүү аялсан аав ээжидэн үрийн суудалтай эрхэлсэн юм. Бүтэн Монгол ард түмэндэн бүлийн суудалтай эрхэлсэн. Та бид чинь дэндүү ирэх өссөн улсаа. Хөгшөлтөө би дэндүү эрхэлж өссөн юм. Хөөрг ганц хоёрын эвдлийнхэн эрхэлсэн. Хүлгэн их судрын дэлгэнхэн эрхэлсэн юм. 9 эрдний чулуугаар нь гэр барьж эрхэлсэн юм. ертөнцид морьтой Монголдон сур барьж эрхэлсэн. Та бид чинь дэндүү ирэх өссөн улсаа. Та бид чинь дэндүү эрхэлж өссөн улсаа. Арга бэлгийн загсыг соёнгон дундаан тахиж Актмордын дөрөөнд сүүргүүлж эрхэлсэн юм. Өөдөө сүлдтэй Монголдон өсөж бид нар эрхэлсэн юм чинь өөрсдийн минь бие хэрэгтэй цагт үхэж бас эрхэлнэ. Хүний охин үрийг ээж болгож эрхэлсэн юм. Хүүгийнхээ зулайг үнэрлээд аав болж эрхэлсэн юм. Төрийнхээ алтан соёмбонд мөргөж нэг эрхлэе. Төрийнхөө төлөө бүгдөөрөө мүлгчиж бас нэг эрхлэе. Яруу найрагч дөнгөтийн содл. Миний жанжингуудын тухай шүлэг. Хүний нутаг эзэлдэггүй, сэтгэл эзэлдэг, хүйтэн болш нэмдэггүй, хүүхдийн өдгийг нэмдэг. Бүжин нүдэнгүүд минь, бүсгүй чүүд минь, бүгдээрэн та нар миний жанжин, бүл чаплан гайхуулж, эрчүүл бид хичнээн дойлог, бүрлгүүлж бичсэн дэлхий, эцэстэн юутай үлдэв, бүтэхгүй нэ. Энэ олон жанжиныг, энэ олон эрчүүдийг бүгдийг огцруулахад үлдэв. Бүсгүй чуулын гарт хорвоогон өгч бүтэн надтай өдөр амгалын шөнийг гуйж бүх хүн төрлөختөнд жанжины тушаал биш бүүмэн доо морин хоор сонсоход үлдэв. Зөндөө олон миний жанжин зөөлөн ялдам гоинхри миний жанжин Чингис Македон Суворов миний жанжин биш. Янжин минжин хандма чандма та нар миний жанжин. За одоо би шалгарч үлдсэн 16 яруу найрагчийн удаах 8 буюу 2 дахь дүүцийн 8 яруу найрагчийг та бүхний өмнө өрье. Яруу найрагч бовд орж Сэрвгэр уулас зэрэглэнд ганхахад дууссангүй энэ эгэрлэвч сэтгэлийн турга цээжинд сэмрэхэд уйлсангүй энэ ухаарлавч бууралт их асгандан халихад гонсонгүй энэ тавилан бич бурхан өвгөд минь тэнгэртэн боцоход энэлсэнгүй энэ амьдрал бич цал буурал учирлын сарны цагаан сүудэрт ханли хаюулан өтгөн учиртэй амьдралын модны
өргөстэй цэцгэн дээр жаргая хоёулаан ээжгүй хүн уйлж амьдардаг бүрт цагаан сарны дор ээжтэй хүн дуулж жаргадаг морьтой хөх тэнгэрийн дор аавтай хүн ирдэж туулдаг босго даваатай хүний орчлонд аавгүй хүн эмтэрч давдаг асаг хоттой буурал замланд сүүгээр нэхэж нулимсаар хэлсэн тэнгэрийн хадгийг авлаа шүү битэн амраг минь үүлээр илбүүлж салхиар аргадуулсан хормостын ансагнаас буулаа шүү битэн амьдрал минь гэж таавар Яруу найрагч мөнх цэцэг Хулгайллаа шүү би чамайг. Цагаахан цамцсан дороос чинь цээжих чинь хулгайллаа би. Эмсийн үнэр эрен зангаатай чинь эвхэд шатаалаа цээж нь дотрон эрхэн ямар чам шиг төрөх биш ингэрийг чинь нарж жаахан дуул юу гэсэн үгээр ямар цадах биштэй би үннээсэн чамайг оргуул юу гэсэн юм аа. Нүдэрэн чи инээгээд байвал насаар чин чамайг хулгайллаа шүү би. Найрагчийн зүрхэнд ассан гал намд л гэж үгүй дээ. Яруу найрагч эчин хорлоо. Тэнгэр минь болгоо. Тэнд буй амаргийн минь өршөө. Даанч сайхан нүдтэй түүнийг минь дахиад зүүдэнд ирүүлж хайрлаа. Түүний эзгүйд зүрх сэтгэл минь Twitter давтаж нурсан дуган шиг чөлөөт дурлалын шүлэг тэрлэвч чөтгөрийн гал шиг чухам илчвэ. Бурхад минь болгоо буян бодож хайртай минь чөлөөд хүйтэн дурлалын гяндан суугаа хүслэн дэрийг минь дөнгнөөс суллаа. Эмсийн харцанд альжаатлан ноолуулвч эви тэр минь хашир суугаагүй. Дурлсан сэтгэл эрх чөлөө атал дуудсан хайр минь бас шорон юм. Өлөн харцах шиг харцыг чинь таньнаа. Өр зүрхний чинь нууц тайлагдахгүй. Хаврын сарыг би хүлээж тэсэхгүй. Хайртай гэдгэн одоо л хэлнэ. Бугын жимд цасан будрах буурлахын өдрүүдэд би дурлдаг. Хэний ч өмнө дальдарч үзээгүй. Хилэнт хар нүдийг чинь шүтдэг. Уйдгарлан сууж чамайгаа мөрөөдөх нь угтаа миний жаргал байдаг. Хиндэж тэгээд чамайг алдахыг хүсдэггүй. Хэрсгийн хайр зүрхэнд минь байдаг. Баярлалаа. Яруу найрагч оюун Хурч бошгоо эргэлсэн шүлгэлье. 10 жил чамайг зүүдлээ. 10 жил чамайг бодлоо. Айдаа миний цөхөрдгүй сэтгэл 10 жил дууцсан оргил чимнэ. Хой тавилан заяагаагүй чимнэ. Хурч бошгүй оргил хормостой түүнийг харж байхад бандан жаргалтай байсан миний сэтгэл чиний зурж өнгөрсөн харгүй миний хажуухнаар өнгөрчээ. Уг нь надтай зүрсэн харгүй өлмөргүй арилам атал цэцэг ургажээ. Хонгор чамтай зүрсэн харгүйг хорвоо санахгүй бай гэвч шуурга шиг амьдрал сонгосон шудраг сайхан сэтгэлийг чинь бодохгүй л байж чадахгүй нэ. Нарээсээр атал амьдралын шуурганд төрсөн чиний сэтгэл надад хүртэшгүй. Хүний оргил чи минь чиний мэдэхгүй миний сэтгэл бас оргил чимээгүй цэцэггүй өнөхтэй нэгэн оргил хорвоогийн хоёр өөр дааж бит хоёр холдогч үгүй ойртогч үгүй тогтсон уулс 10 жил дуудсан оргил чи минь хавирсан бол хүч чадгал байсан оргил минь. Яруу найрагч чимэд дорж Пүүшкэнтэй тулгасан хундаг. Сүүтэй буурал үдшээр сүрэг шавуутай нисэж салхины эргүүлэг дайлан сартай цуг өргөж зэрэглээ шиг хуурвал хуурах зэрлэг уруултай хүүхний өвөрлөө морьтойгон дахиж орхон халаг Монгол найрагчийн цус гэдэг
хүн удмынхаа хүрлөмгөөр хүрхэрч байдаг юм алтан ургийнхаа алтан хэлхээгээр архирч байдаг юм аа. Ан гэж бай Александр Сергеевич. Ой модносон олон хүүхэнтэй Орос гадартан яахан чиний дураа хилтгий заяа тэгшсэн хайраа манаж хэдэн бор хүүхэн би яахаа мэдье. Хүний төлөө энэ хундагыг үйлийн үр хайрын хартайн тулгая. 200-ыг дамжин яруу найрагчтай гонголцсон хонгор зээрд хатагтай нартай тулгая. Өчнөн жил чамайг буудаад өдий хүртэн оноогүй өнөө муудаанцын өштэй сүмтэй тулгая. Хүн амтны хөгдөрсөн их алдааг газарт товтон муулаж залгилъя. Хүүхнүүдийнхэн говьдслэнг тэнгэр туртал магтаж залгилъя. Алуу наадхыгаан татчих Александр Сергеевич. Яруу найрагч Баттөмөр. Нууц амраг. Үнсгтэн би чамд хайртай гэж хивнээгүй. Үгийн торгон шууд хийсэж намраад баригдаагүй. Анирлаа таяан ортөвч дуудыг эдэвлээгүй. Алдуу гурван гисгээр бидэн хоёр дутаагүй. Нүүрнээс талдын уянд бишүүрхэл нуугаад гэгэрхэд нүдэн алаг хорвоогийн сарнаас устн араагүй. Гандирсын зэнкэр өдшүүд дортгол болоод мөнгөрөхөд гайхамж би чамайгаан зүрхнээс гадна хэлээгүй. Хангаан төлсөн нүглэн чамдаа ярьж ариусч хаад харихтан би чиний дэгээг дагуулан буцдаг сүүдэр бас дагахад сүнсвштэй өнөмшиж сүлэлцсэн их бадгаал хорогдохын зовлонгоор жаргадаг. Наа. Яруу найрагч Төрбат. Сарны туулай гэдэг зүйлээ мөрөгтөн даган мөрдөж мөрөөдлөн сүслэн мөргөж явсаар гэзэгний чин үзүүрт хөрснээс хойш гэрэлт туулайгаан би таага мартаж сэвлэг ширэлдсэн насанд минь сэтгэл болон дэгдэж буусан сарны мөнгөн туулайг мэн санааны амраг чимэн байж үдэ зүсний чин сайхныг зүлгэн зүүдний чин сайхныг үлгэн сүүдэр шиг чамайгаан дагаж дэргэн сүү шиг чамайгаан шимэж жарган бурхан дуутгаснаас бидэн хоёрын буран таллах наадам дуусахгүй үйл үргээхээснаас миний өрөөс үхэлж чамайг булаач чадахгүй. Баярлалаа. Яруу найрагч Ганзул. Хомдох хэрэггүй сэтгэл гэж хэлэхэлээ. Их шиглэнгийн цэнхэр ертөнцид надаас холдох гэхтээ эхлээд чи гарааран алгадсан. Үүлэн нүхэн хоронд эргээд ирэхэд минь үгээрэн алгадсан. Сарны гэгээ залгин халамцаж хоноход минь сажихааран алгадсан. Сулайлгуу чөлгөндөн бөмбөрүүлж агас суухад минь сургааран алгадсан. Хачин их санчхаад хавраар зочлоход минь харцааран алгадсан. Намрын дунд царан бэлэг төдөр харин намайг чи сүүлчийн удаа тоосоорон алгадсан. Чамдгад царан орчлонд хүнийх болохоос өмнө часулаахан гэрэлтэй зовлон байсан чи шар дурдан гүнийг ангирт нэвчүүлээд одохдоо шамлан туушин ирдэг жаргал болсон чи дэндүү ариун хайрыг минь чи дэлхийгээр нэг цацаагүйсэн бол эвийлэх ганцхан ижээгээ мартан чамайг хайрлаж энэ орчлонд би нүгэл үүрэх байжтэй чамд би гомдох хэрэггүй. Хамар галсангаар хайрын сэдвүү суглуулж оролцсон саяын 16 яруу найрагчаас 8 яруу найрагч үлдсэнийг нэр усаар нь дуудъя. Төрөват шимэдэд орж мөнгө цэцэг бэлэг сайхан соодлол ичин хорлоо хулан бавуударч гисэн 8 яруу найрагч 3-ын даваанд үлджээ. Баяр хүргэе. За саяын нэр дурдсан 8 яруу найрагчийг хүндтгэлийн суудалд хүрье.
одоо тэнд эх орон шөлөөт сэдв гэсэн хоёр дохтой пүрүүдэржин өмнө байгаа. Одоо найр наадан болж чангарлаа. Одоо хамгийн залуу нь суглана. Цоодлоо чи л хүүхнүүдийн нас сайн мэддэг дээ. Мөнгө цэцэг ичин хорлоо бэлэг сайхан гурван алин дүү. Чацууг нэ за тэгвэл чи суглана да. За Монгол улсын төрийн шагналт яруу найрагт дөнгөжийн цоотл сэдв. За олон яруу найрагчдын хүсэн хүлээж байсан чөлөөт сэдвийг сугалжээ. Энд бэлгшээлтэй нэг сайхан зүйл байна. Үнэхээр манай яруу найрагчид мэргийн юм. Энэ гурвыг сугаллаа. Эндээс үлдсэн дөрвөн яруу найрагч сугалсан суглаагүй эх орныхон тухай шүлэг уншиж болор цумыг хүртэх болжээ. Би баяртай байна. Баяр хүргэе. Яруу найрагч Төрбат. Цал буурал усмын цаг даван хийсэж сахарын лэгдэн хааны цагаан үстэй орооцолддог халуун амьсгаан хацар төөнхийн цагт хаан Чингисийн тамга гарт баригддаг таван хорооны өндөгт тамган үсэг мэдрэгдэхийн цагт тайлаг унан жонжууж ирсэн өөлөнхийн хасрыг муусгаргасан хасцагаан хөхний халуун цагаан сүү амтагдах шиг болдог шүлэг юугаан тэрэлхийн цагт шүүдэр шиг би өөрөн ариусдаг тэмүүжин амлсан сүү амсдаг би тэнгэр аргацсан бүүэ сонсдог би согтох төгөлдөр туулай жил согоо хөөсөн бугшиг явлаа би төмөрлөө жилийн дашнямтай өдөр төлөг мэргэн таарсан бурхан шиг явнаа би. Баярлалаа. Яруу найрагч Шимэтэрж. Адар сүрэн уу хамархан шартах хэцүү өөрийн юмар хөлгүй хөөрхий шартах хамархан тайлах хэцүү шатрын юмар хэлгүй хөөрхий бүргэд дээгүүр минь халиж хэллээ бүртч хон минь өлж хэллээ өвс өвсөн илж хэллээ өргөс өргсөн хатгаж хэллээ нэг нэгнээсэн эрж олсон адраа нэг нэгнээсэн харамлж байсан адраа үсэндэн ч харуугүй үгэндэн ч харуугүй Монгол улсынхан шарыг тайлчаад Монголд яваад өглөө хөрхий орчлонгоос яваад өглөөр нь орхиод бүр явчихлаар нь аяндаа мэндгэж дуулаад алдар нь хэлгүй яваад өглөөр нь дуул гэж байна. Адраа алга яах вэ? Дундуур орхисон архийн ууж чадахгүй яах вэ? Яруу найрагч мөнгө цэцэг. Уйдсан дэлхий гэж шүлэг уншээ. Мандж байгаа нар хоромхон зур гэрэлтдэгч мянган өдөр гээгүүлнэ гэж шингэхээс нь би айдаггүй. Амнасан тасалж ирэхлүүлсэн амрагж алхан хүүгэн чамд л итгэж үлдэн шүү би буцахтан айсайсхан бүвэлж аяахан лэргээрээ дэлхий минь. Яруу найрагч бэлэг сайхан. 30 насны омгорхол гэж шүлэг хэлье. Хөхөлвэй сарны дор үлгэр донший гэж хүйтэн халууны дунд өөрийгөө цогцолоо гэж хүнд хөнгөний хооронд дэнсийн зөрөөтэй явъя гэж хүүхэн хонгорын айланд энэ муу бэлгээг илээе гэж эрхэн болсон юм аа.
ард сармын бялцуу хайг солгой дуухан аялаад аавын эзгүй хойгуур халамцуухан явхад асгарч унсан бүсний минь торгон үзүүрийг шороодлоггүй хавчууж өгсөн бүсгүй чимэн байсан гэж юу. Эрвор хавцагийг эвид үгүйхэн аялаад ээжийн эзгүй хойгуур халамцуухан явхад минь эмнийг догшин зүрхэнд хайр болоод харвсан эхнэр минь болох бүсгүй чи байсан юм гэж юу. Уртын тансаг дуунд уйран гээчийг мэддэггүй, уйдах найдах хоёрын байдаг гэдэгт нь итгэдэггүй, гул залуухан насыг минь урдаан оруулаад туучсан 30 насны минь омгорхол тийм байсан амой. Аяа 30 нас минь ээ. Яруу найрагч Ичин хорлоо. Амьдрал туршийн дэваажин минь Монголд байдаг. Амин насны хайр минь чамдаан байдаг. Хэзээний сурсан зангаараа гэнтхэн гундаг. Хэврэг биений минь төгсгөлийг үхэл отдог. Энэ цэнхэр тэнгэр амраг сэтгэл дурладаг. Ирээ жаахан хүүгийнхэн зулайг үнэрлэж тайцгардаг. Шүндөлөөр гэнтхэн сэрээд Монголон бодож зовдөг. Шүүдэр төвснөн өвдөг сөхрөн унмаар болдог. Авьсхан цэнхэр нутагтаан ижимэн намайг хүлээдэг. Амьдрал надад сэтгэлийн заргаар санагддаг. Отгон найран даав минь ар хөвчийг дуулдаг. Ондоо юу хүсэх вэ? Жаргалтай суудаг. Яг л чиний адилаар сэмхэн уйтгарладаг. Ялгаагүй гашуун нулимсаар асгаруулан уйлдаг. Буцах хөнгийн дууг дотроо өрөвддөг. Бусдаас огт өөрөөр амьдардаг. Яруу найрагч Холон. Гавьяат тамирчин бүх Эрдэнэ тод болон хүүхнүүдтэй зориуллаа. Бүсгүй хүн барилдаж байна гинүү. Бүр болоогүй. Бүгд найрандах улсын төрийн дуудад ихшгэлүүлж ингэртэй алтан медальтай Эрдэнэ тодохон эх орноодон ирж яваагийн яадгийн миний дүү. Явсан бүх чиний магнан хөлсөөр яруу найрагч надаас эхлээд бүсгүй болгон альсалтгай. Эрмэр хурдалхаа байсан энэ цаг үед эм хүн барилдах нь энүүхэндээ миний дүү. Гадуу юустэл дуулсан гоож нанаа явуу хулан гаваа чогдон дандрахтай жанжин сүхиймэн нэр цэргүүд гамин хятад манж нарыг нүлж өгсөн нудраг гайгүй явсан энэрчүүлч нь яаж хад байгаа юм бэ? Хүннүү сүннүү төрийнхөө үеэс үндсэн хуйлаа цэцэлсэн хүч хөмсөг ухаанаараа Батэрдэн аврах шиг цэцэлсэн дэлхийн эзлэгтээ дагуулсан эзэн богдын минь хүлэг баатрууд дэлгүүрийн Чингис айргаар шараан тайлаа завгүй байна. Эгчмэд мянган бүсгүй тэнд төмөр замын депод эх орныхон гал тэргийг мөрлөн зүтгэж байхад рестораны зөөгч төрхөн цагаан банд нар эрээний жүнд түшин өмнө хойгуур хүлдэж байна. Эрдэнийн хорлонгуй шиг наран цацрагтай эрх чөлөөний заргын бичгэн ард аюуш цагаан байхад эдгээр төрийн сайд наран цацралтуудыг эрээ могоо шиг ховын хэл бүсгүйн гэдэг шиг ороож байна. Адуу хамгаалдаг айргийн хул яран тосдог ажаас арлынхан уран толгойг мөнгөн хазаараар чимгэлдэг амргийн захидал бичиж нулимсан сэмхэн шудардаг аав хүний ёсоор эсгийн үнэг хайчилдаг алгааран мутрааран энерчүүл авилгалын балиар бичигдэн дээр гарын үсэг зурж байна. 1
бүсгүйчүүд яах юм? Барагдхаас наагур болсон энэ Монгол улсаа барилдахаас цаагур болж байж бүсгүйчүүд минь лавж үлдэн бас дээр нь эрчүүдэн авч үлдэн хэрэг болж юу мэднэ? Буун дунд эрхэн эмээлт хүлэг эргэх дэлхийдээ бүсгүй хүнийг бацаж болохгүй, эхийн сүэдэхгүй, эх орном бид хинэрч тоглохгүй. Яруу найрагч давуу гарч Сая Монголын их хов тавилан гэж шүлгэлээ. Хүлэг морин хавартаан хуурдж гүйдэг Монголсон хөхөн ногооны унаарт ээж минь хүлээдэг нутагсан хар сүлдийг дүрл зүүсэн дайдсын алтан уулсан хаан буурал түүхийн утаа зуусан баримтагсан тэнгэрийн зэнхэрлэгт хон тайжийн санаашрал дурлзан тэнгэрийн зэнхэрлэгт холон хатангийн зүүдэд унаартан тэнгэрийн зэнхэрлэгт тогоон төмрийн гимшил суурайдан тэнгэрийн зэнхэрлэгт таргууд жороогийн тоос угалзарн тэнгэрийн зэнхэрлэгт агай гүнжи мэлмэрч үзэгдэн тэнгэрийн зэнхэрлэгт алтан ботонтой сархалзан сайхан хүрлэрсийн эрмэгийн зүудний үргэлжлэл сангийн утаатай хээр талмын игдэлтэй шаргамардын хөл санхалсан эсгийн гүрний хов тавилан минь гэсэр жангрыг хайсан өвгөн товшуурын утаснаас цагаан гарын нүд мэлтэс гэрэлтэлээ гэшүү замдан бочгээр гүрний түүхийг товшоосон хаш содрын магнайд алтан содонгодаа гөрвөлжин хатан сарны цагаан туягаар их хаатын зүрхэн дээр цэцэг зангидж тоглосон Монголын их хов тавилан хээр талтаан байна гүнгэрва дэд хормост цагаан тэрний гэрлэр ижи хаттынхан хэвлийд цүү хийж наадсан гүүний сүгээр цэнгдэг гүрний их тавилан мөнх тэнгэр тайм байна хөхөмдөг ууланд саран дэргэлэр адуу тайм хөсгөнүүдлийн шаргалхан тоостой хов тавилан минь баярлалаа. Яруу найрагч дөнгөтийн содл муусайчуудын зам гэж хэлэн уншия. Энэ сэлэнгийн замыг анх тавьж явахад нутгийн хүмүүс тэгэд нэрлэдэг байжээ. Одоо ч сахамдуудан тэгж явсан ярьдаг юм. Сэлгээ морицсэн хэрэг талаар сэлэнгийн зам муусайчуудын зам зурайн сэсэр газраас ачигдсан ялтан цэргүүдээс сэжиглэж хүмүүс муусайчууд гэцгэн нохойтой харуул дэрэгдээс нь ганц салахгүй ноорхой тэднээс хороочход хэлцэх ял байхгүй зайдуу гарсан мал эзгүй муурэгч заригчхан сэхгүй тэднийг өрөвдөх амтан олдохгүй муусайчууд тавьсимгээд муу зам болсонгүй мухар агсын Монголыг дэлхийтэй холбосон ядарч жаргаж олон жил нөхөрлөختөн ялгуун сайчуул баатар мэрэгдэн байдгаа ялтан хүртэл тус болсон тийм нэг орон байдаг юм шүү. Олон гүрний дунд андуур витамин Орос гэж тэр улсыг хэлдэг юм шүү. Яруу найрагч бэлэг сайханд тусгай шагнал гардуулъя. Минжийн сэтгэл сэдвийн шилдэг шүлгийн шагнал бэлэг сайхан. Монголын зохиолчдын хэвлэлээс энэ шагналыг өгч байгаа юм байна. Хоёр дахь сэдвийг амар галсан бугаан сугалсан хайрын тухай шүлгээр пүүшгэнтэй дүүл хийх шахсан сэндийн чимэд орж долгожээ.
За нарига хошигнолгүй найр наадам гэж үгүй. Ингээд зохиолч Жамбалдаржийг манийгаа нэг шоолж өгнө гэж урьж байна. За энэ шүлгийг би бас өнөөдрийн энэ цэнгүүнийг хөтлж байгаа нэрт яруу найрагч Консхийн Бадарчид зориулсан юм бас хэрэг болж магадгүй гэж бодоод. За татдаг тамхиных ниш алтан эрдэн татаад үлээсэн утаан номин эрдэн уудаг сархтынхын хундаг мөнгөн эрдэн уугаад шалтхаараа голигдсан оюу эрдэн эхэмсэг тэргүүний нүнг сууд эрдэн энэхтэй яралцдаг шүтэн тан эрдэн халамцаад ирэхээрээ царайн зис эрдэн хамаагүй хэтрүүлвэл хамран шүр эрдэн бичдэг үзэгний нушуу ган эрдэн бичээд гаргасан бүтээл нь 9 эрдэн миний хайртай найрагч 9 эрдэн юм билээ. Профессор доктор Сэндаюшин утга зохиолын дээд сургууль энд оролцож байгаа хамгийн залуу авиаслаг яруу найрагчийг шагнах юм байна. Ган зул утга зохиолын дээд сургуулийн дэд захирал Наран Дулам. Шүлгэн үлдсэн 36 яруу найрагчаас шалгарч шигшигдэн үлдсэн 4 яруу найрагчийн нэрийг би та бүхний өмнө хэлье. Өөрөөр хэлбэл энэ 4 яруу найрагчаас боловцом 99-ийн эзэн тодрох юм аа. Яруу найрагч Төрбат, яруу найрагч Чимэд орж, яруу найрагч Хулан, яруу найрагч Бауд орж эх орон сэдвээр шүлгээ уншина. Яруу найрагч Төрбат. Хүн чулуу гэдэг шүлгэлээ. Сахинаас өөр ханигүй газарт сахалнаас өөр гойлгүй чулуу хэнийгэн чүлээсэн юм бэ? Бүүмэд хэрийн харгүй санаашрын ширтэн солбуур атгадаг гартаан цустай номсом агсан мөртөн нулимстай жилэргэх хэмээр зүрхэн эмзэглсэн жимэдэг хэмээр шархан сэтэрсэн хүннүүгийн халуун тавиул хөхмөнгөлийн чулуун сахиул хөх чулуу гэхийн аргагүй хөмсөгтэйч зүгээр чулуу гэхийн аргагүй зүрхтэйч шуудаг өмсөж явсан цагийн баярыг шуун сангас дарсан шиг тоглож наадаж өссөн үеийн хэмэрийг тоосшороо болсон юм шиг мишээд үлдсэн хүн чулуу миний бит хэм байхгүй инээж ирсэн хүн чулуу энэ орчинд лав байхгүй туусан замын нулимстай гэрч тогс үлдний соёмтой гарцаа туурган хэлийн сөстэй зарцаа туйлс түүхийн настай харцаа хүн чулуунаас ч нөр хүн энэ хорны чинь манддаг юм уу? Баярлалаа. Яруу найрагч Чимэд орж Элсэн тасархай хөвн хаан бат хаан хоёр их хаан уулын дунд хөл хүндтэй хатад шиг баддаг эдэс харлаг торлог бурамтгалсан халуун эдэс энэгэн харгамтай бүхийсэн элсэн тасархай газрын заадас шиг эдэс тэнгэрийн заадас руу мурж буйсан гадуу үлээсэн алтан бүргэдэс үжний хөсөгтэй нүүж буусан мориодгон тамхтай Монгол газрын тасархай гүрнийг зангидсан дэлхийн гүрвлийн чинээхэн удаан гэдэс унтарсан санаатай хүмүүний ухааны завсраар асгарч
Зэримэртэй шар нурлага зэрэглээ улам тасчиж гимэн дээгүүр ниссэн шавуу хийсэж тасарна дэнхэн данхан нүүдэл харгаж тасарна гүйж яваамар нутагтан очдоггүй тасарна гүмхэн хонгорөвс орилтон байж тасарна ширэтийн цагаан уурн тэнгэр тасарна шигшиг хазарын чимээ үүрсэн байж тасарна тасарч нийлхэн алтан завг дээр талын новхон салхи дэлхийн салхийг хөдлөгнө тэнгэр цахиж хэлдэг юм а дэлхийд гинэ хэнгэр цахиж хэлдэг юм а дэлхийд гинэ эзэн суусан их Монгол минь эзэн тэнгэрийн хөх тасархай юм шүү дээ. Яруу найрагч Худан найрагчийг шүлгээ уншаас өмнө энэ эндэр дээр гарч ирж чөлөөт сэдвээр Монголын зохиолчдын эвлийн шагналыг гардуулъя. Зоргоор тавьдаг нь миний хорон, зовоож хандаггүй нь миний дэх орон. Олигтойхон хүүчин би лав биш, оттын дор хүүхдэн хөдөлсөн ижий шүлэгчээ. Найраг хайр андын хат өдөө нанчилт хас боцохгүй амтан ойж бууж явдаач нартад ганцхан эх орныхоо төлөө зоримогхон туйлаад үхэж чаднаа. Амьдрал ямар санснаар биштэй нүдмэн үеийнхэн нулимстай явдаач орчлон ганцхан чинийхээ төлөө жинхэнэ ёсоор гониглож чаддгаа. Туулсан зам минь дандаа дурданхан болоод дарданхан байхгүй ээжи минь заяасан газар дэлхийд өлгөөдүүлж хатуухан хөрсөнд нь эргээд шингэхэд араас уйлах жаахан хүүтэй минь асгаруулаад үлдэх нь миний илм үү эх орон. Яруу найрагч Бовод орж их нутаг гэж шүлгэлье. Өнөгчлэн байгаа сарны өвөр дээрээс сэрэж өөрийн шаргал туяандан өглөөвөр өлгийдэж явдаг Монгол минь эр мор хоёр ижлэхэн санаж зүдэрдэг ийм цэнхэр нутагт ээж минь намайг хөхүүлсэн юм. Эрмэг улсын арин шингаар эрвэн гоёот эрвэлсэн хонгор салхинд нь аргагүй ямргийг би айсан юм аа. Гэрийн утаад хөхүүлс тал хөндөй хаврын борлонд хайртай юм би их орон минь гэдсэндээ ирсэн унаг нутгаангүй ихэд сагаагнаас нь тусаж ургадаг алтан зул цэцэг билээ би их Монгол минь аа. За мөн дээдсийн хүрээлэн сонин Монгол улсын ардын уран зохиолч төрийн шагналт яруу найрагч бүрөвдөрж Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн төрийн шагналт яруу найрагч Бовогийн савгсрын нарыг шагнаж байгаа юм байна. Түүжээ за савгсрын ирээгүй баасан гэргийн нэрсэн за савгсрынгийн шагналыг Бовогийн савгсрынгийн хасар хөвөн гардаж авч байна. Баяр хүргэе. Мөн хин хишиг гэдэг эрхэм шагналыг
бий болгож гам болдмаан энэ удаа яруу найрагч төрийн шагналт яруу найрагч дөнгөтийн соодлолд олгохоор болжээ. Одоо ингээд хайрын хонгорол сонин яруу найрагч Дамдын сүрэнгийн урянхайд шагнал гардуулах гэж байна. Мөн шин шүлгийнхэн төврийг ивент итгэж хэвлүүлнэ гинэ. Ингээд хонгорол сонины төлөөлөгчийг өрье. Одоо сэтгэлийн ертөнцийн одоо байгалаараа Монголын одоо уншигтмээ байлдан дагуулдаг энэ эрхэмсэг яруу найрагчийн одоо шүлгийн номыг одоо зөвхөн хонгорол сонины захиалагчийн тоогоор хэвлүүлж тараана гэж байгаа. Манай захиалагчийн тоо бол 20,000 юм аа. За. Монголын зохиолчдын эвлэл Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газраас хамтран зохион байгуулдаг Болор цом наадам Болор цом 99 энэ удаагийн наадам өндөрлөж байна. Эцсийн дүнг эрхэм мэрэгэн шүүгчдээ сонсъё. Та бүхнийг энэ давцанд урьж байна. Монгол Саяф компани ерөнхий захирал хүний хүү Болор цом 99 суралдааны ерөнхий ивент тэтгэгч Монголын үндэсний телевизийн программын захиргааны дарга Дашнам нарыг өрье. Ингээд ерөнхий шүүгч Бүрүүл Оржид микрофон шилжүүлье. За, яруу найргийн уламжилт баяр, яруу найрагчдын баяр, уншигчдын баяр, Болор цом наадам өндөрлж байна. Энэ наадамд 36 яруу найрагч оролцсоноос шүүгчээр хамралсан бид тав тус бүрдэн үнэлгээ өгч оноосноор 4-р байр яруу найрагч Бавуударж 3-р байр яруу найрагч Хулан 2-р байр яруу найрагч Төрмөт 1-р байр яруу найрагч Шивэддорж За, яруу найрагчдыг энэ тавсанд өрье. Дашнам захирал Монгол телевизийн программын хэлтсийн захирал Монгол Саяф компани ерөнхий захирал хүний хүү шагнал гардуулахыг хүсэж байна. Энэ наадмыг таалж хамтран явуулсан эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ баярлалаа. Дахин яруу найргийн сайхан наадам дээр учран золгохын бэлэгтэй өрөөлийг та бүхэндээ төвшүүлье. Баярлалаа.